Өсвөл аймгийн хувьд эдийн засаг мал аж ахуй, аялал жуулчлал, газар тариалан тэргүүлэх салбар хүн амын тоогоороо, малын тоогоороо улсад тэргүүлдэг Монгол улсын алтан хоомор болсон эко бүс нутаг байна. Өсвөл аймаг 2024 оныг хүүхдийн хөгжил хамгаалалт дэмжигчид болгон зарласан энэ өдөр жинхэнэ талбай зориулсан хүүхдэд зориулсан үйлчлэгээ үзүүлдэг төрийн 18 байгууллага, орон нутгийн өмч аж ахуйн нэгж байгууллагын 16 байгууллага, мэргэжил сонголт болсон бус үйл ажиллагааг орчлон төрийн үйлчлэгээ үзүүлэн оролцож байгаамаа. Иргүү хэлцгээний зохион байгуулж байгаа аймгийн хөтөлбөр халамж үйлчлэгээний газрын хамт олон болон хамтран зохион байгуулж байгууллагуудаа талархал илэрхийлье. Хэлцүүлгийн үр дүн хөтөлбөр эзэмшлийн чиглэлээр төрийн бодлого тусган хэрэгжүүлэх шинэ сан санаачлаг гарган хамтын ажиллагаа улам сайжруулна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн хэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.